Амгалан ойлж ирүү. Аваа нэг цатгалаг хүмүүсийн хоолой байх чинь бай. Цаанаасаа шингүүртэй догорч чинь. Өглөө нэг үлдээд унлаа гэсэн айтал догорч ядаад байсан. Тэгэхээр хүний хоолойноос хүний ямар хөө төвшөнд байгаа юм гэдэг таамаглах чинь. Хоолойноос биш. Тэр гаргаж байгаа авиалбараа сонгож байгаа болсон гэх юм уу да. Жишээ нь ууралж хашгирч ч юм уу. Тэр хүний ямар хоолойтой байх нь чухал биш. Тэр хүний юуг шингээж ямар зүйлсийг гаргаж байгаа вэ гэдэг л чухал байна. Хөвөө нөгөө маргааш манжаас тусгай тогтносны одоо 114 жилийн ой болох гэж байгаа юм л да. Тэгээд ер нь энэ өдөр нөгөө бас нөгөөдөр нь болохоор шинэ жилийн баяр болоод тэгээд дэндүү их амралт байгаадаа ингээд хүмүүс уцаарлангүй байгаадаа. Тэгснэ ингээд тусгай тогтнолын өдрийг бүх улсууд бол юу амраад тэмдэглэл бүх нийтээр амраад тэмдэглэдэг байхад Монголд зөвхөн амрахгүй байгаадаа бол бас сонин ингээд энийг яад хавар юм бол. Ер нь бол энэ нь тухайн улс үндэсний баталгааг харуулдаг гэсэн үг юм. Заавал амрах албатай биш ээ. Гэхдээ байнга сануулж байх нь чухал юм. Их зоригтой тэмдэглэлт өдөр баяр гэж байж болно. Жишээ нь хүн улсаас гаралтай, тэрнээс дээдээс гаралтай гэдэг шүү дээ. Энэ болгоныг их Монгол улс Чингис хааны гэх мэт энэ болгоны тооллыг ямар үед нэрлэж тэмдэглэх вэ гэдэг чинь. За үүн дээр нэмээд тийм хэцүү дарлалын цагаас чөлөөлөгдөж бич тусгаар болсон юм шиг үл сургаж байх нь улс орноо бас хизээч битгий тийм харийн бүр нөлөөлөлт байлгаарай. Хэцүү байдаг юм шүү гэдгийг сургасан байж болно. Өвөгтэй бүр яг 114 жилийн өмнө болоод өнгөрчихсөн яг шинэ жилийн уртлээс уртлаг дээр тусгаар тогтсон. Тэгээд хүмүүс шинэ жил гээд ерөөсөө өлегтэй анзаарахгүй сүүлийн 2 жил болохоор дан амралтын өдөртөө давхцаад тэгээ бүх нийтээр амраагүй болохоор хүмүүс нэг анзаарахгүй энэ одоо яг юуны өдөр юм бэ? Ямар баяр юм гээд. Ийм хүмүүс чинь мэдэхгүй байхаар л яг тэр манжийн даралт шиг юм болно шүү дээ. Харин ч эсрэгээр мэдүүлж явах хэрэгтэй. Зарим өвгдээцүүд чинь бэлэгдэлтэй шүү дээ. Шинэ он гарахаас нь өмнө туураг тусгаар болсон юм байна шүү дээ. Энэ чинь 200 гаруй жилийн даралт шүү дээ. Тэгэхээр тэрний дараачаас бид шинэ ус сараа байх болно гэдэг бэлэгдэл байж болно. Тийм гоё юм. Яг 1-2 хоногийн зайтай тийм биш. Шинэ хахаас өмнө шинэ Энэ бол нарны тоол буюу аргын тоол. Сарных нь бол өөр, тийм үү? Нөгөө цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шинийн энэ бол тэгвэл юу болж байгаа гэвэл сарны тоол. Шинийн гэж оролцвол сарны тоол байх. Сар харагдах байдлаас хамаарч тэрийг тоолж сурсан гэсэн үг. Аргын гэдэг нь нарны тооллыг хэлж байгаа. Бүх нийт тэр тооллыг дагаж мөрддөг гэсэн үг. гоё үлэг юм байна. Бэлэгдлэнч гоё. Энэ түүх гарал үүслэгч бас хүмүүс сайн мэдж байх нь зөв юм. Заавал тэрүүгээр нь нэмж баярлж хөөр цэнг гээгүй. Зүгээр л ийм болж байсан. Тийм хүнд хэцүү зүйлсээс бас ингэж гарч ирсэн юм шүү. Тэгэхээр дахиж улс орноо битгий ингэж харь газарт ингээрээ өгөөрэй гэсэн санааг давхар илэрхийлж болно шүү дээ. Нийтийн тэнэг үйлдэл улсыг цөнөөж болдго юм байна гэдгийн тод жишээ юм. Бас нийтийн зөв үзэл улс орныг дарлалаас гаргахад ч хүргэдэг юм байна шүү дээ. Тэгвэл баярлж залхсан хүмүүс нь тэгсэн юм байлгүй. Ингээд турмаар байхад Монголын баяр дуусахгүй гэдэг. Сог яриа. Та нар баян байна. Бас баярынхаа учир холбогдлыг мэдэхгүй байна. Баяр гэхээр л иддэг, сархад хөнтөрдөг. Нэг зоос юм бүүгээр нэгэндээ гайхуулдаг, дайл цайлдаг юм бодоод багсан. Ер нь их баяр гэдэг бол хүүхдэд холбоотой бөгөөд өв соёл ёс уламжлалаа өргөл санаж яваарай гэсэн тэмдэг байж болно. Тэгээд тэрийг өр хүүхдүүдэд сургаж тийм битээ байгаасаа гэж үлгэрлж явахыг хэлэх үзье. Тэрнээс л нэг л их мал адгуус идэж уугаал. Идээл байна. Ёх энэ баярын дуусахгүй дахиад идэхээс л гэж байгаа юм шүү. Та нар баян байна. Баяр тэмдэглэх хэмжээний үрэлгэн байна гэдэг чинь та нар тэр хэмжээний баян байна гэсэн үг. Та нар ядуурл өртөөгүй. Өөдөө сүүлийн жилүүдэд нөгөө Есүс Христийн мэндэлсэн 100 сарын баярыг монголчууд зарим нь тэмдэглээд байгаа юм л та. Яг уу манайх Оростой адилхан байдаг болохоор тэр ер нь 100 сарын баярыг нь 31-нд төстэй тэмдэглээд оноо гаргацдаг. Тэгээд дахиад баяр.
одоо Христийн мэндэлсэн өдөр гэдэг шүү дээ тэрийг. Тийм. Тэр хүн мэдлэл үз тэрийгэ тэмдэглэх нь итгэж байгаа хүмүүс хэрэг. Аа. Аргын тооллороо бол нарны тооллоор бол бүх нийт тэрэл 31-ээс 1 сарын 1 болж л таараа шүү дээ. Энэ хоёр ялгаатай зүйл. Тийм байна. Нэг нь нийтээр дагаж мөрддөг нарны тоолол байна. Нөгөөх нь бол нэг хүний мэндэлсэн хүний баяр түүгээр дамжуулж итгэл үнэмшлээ харуулдаг гэсэн үг юм. Бас л сануулгах арга байлуу. Тэгж сануулахгүй бол тэгээд тэрийг хэн байсныг ч мэдэхгүй сүүлдээ энэ шашин шүтлэгчин гажаад алга болно шүү дээ. Юу үлээ гээд. Хаанаас л тэгж ярина. Манай тентхих юм байгаа юм. Манай эндх юм байгаа гэдэл хоорондоо талцаад. Нөгөө үүсгэгч нь байхгүй. Ингэсээр л шашин гэдэгч тарж утардаг. Хоцрогддог болохоор энийгээ мэдэж янз бүрийн л арга хэмжээ авдаг шүү дээ. Нэгтгэж бөөгнүүлж эндээс үүсэл гаралтай шүтлэг юм шүү. Шашин юм шүү гэдэг тэмдэг юм. Тэгээд бас нөгөө зарим түүхэн өдрүүдийн нөгөө тэмдэглэхүү айхуу гэдээ бас хоёр тал болоо маргацгаагаад идэв. Жишээ нөгөө өнгөрсөн сард үндсэн хуулиа баталсан өдөр 11 сарын 26-нд тэгээд тэр өдрийн хамгийн их үндсэн хуулиа баталсан. Гэтэ энэ нь нөгөө Оросын үндсэн хуулийн орчуулга байсан гэж нэг тал нь үздэг. Харин нөгөө тал нь манай хамгийн анхны үндсэн хууль дээдлэх ёстой гэж үзээд тэгээд бас тэр өдөр нөгөө Пэлждийн гинт ингээд үнхээсээ дасан байсан хүн Оросуудад хэлмэгдүүлээд буудулсан. Тэгээд яг тэмдэглэх өдөр мөн үү биш үү гэдэг дээр маргацгаагаад идэв. Та нар яагаад нэг 100 жилийн өмнөхөрөө шийддэг. Ер нь 8-900 жил 2000 жилийн өмнөх хууль цааж ирж болох нь уу? Тэгээ нөгөө их засаг хуулийг хизээ батсан тодорхой. Аргагүй шүү дээ. Тэдний хизээний алаад хядаад шатаагаа дуусгах юм чинь та нарт ямар ч түүхэн сурулж байхгүй. Тэгэхээр энийг юугмэр чимдээ тэр тооллын тим өдөр гэдэг багсаг ишийг авч байгаа л нэг өдрийн зоовол болно тэмдэглэж. Одоо их засаг хуулийн гэж гүрэн даяар одоо ертөнц даяар л тэр хууль цаазыг дагаж мөрддөг байсан шүү дээ. Тэр мэтээ ёсоо бодвол бэлэгдлээ бодсон ч тэр өсөн дэмжих гүрэн гэдгээрээ бас нэг өөр. Тэгэхгүй нэг хууль цаадгүй ингээд хэдэн мянган жил байж байснаас зөвхөн 100 жилийн дараа 100 жилийн өмнө нэг ухаарж хуультай болсон ус шиг болоод байна шүү дээ. Харин тийм байна. Тэгэхээр тэгвэл тэрнээс өмнө ямар байсан юм бэ гэдэг асуудал хурцаар яригдана. Тэгэхээр нөгөө урд хөрсчин ч юм уу энэ ч манай дагуур байсан юм байл да ярина шүү дээ. Тэгэхээр тэднээс бүр томоор манайх ийм гүрэн байсан их засаг хуулийн одоо дэлхийн ертөнцийг одоо засан тохиноосны тийм хууль цааз гаргасны тэдэн жил гэвэл ямар вэ? Бүр баамартай сонсогдож Аа байна. Тэгэхээр нөгөө их засаг хуулж одоо байхгүй их сурвалж тэмэр юм байхгүй тэгээ хэдэн зүйл залттай Юун ч тодорхой биш. Хин зохиосон ч тодорхой биш. Тодорхой шүү дээ. Та нарын одоо ардын дом чэрлэх ёс өдр чинь тэгэл их засаг хууль чинь шүү дээ. Энэ чинь түүх сурвалж нь устгасан ч гэсэн амган хэлбэрээр байсаар л байсан зүйл юм. Та нарын хүмүүжилд хэрэглэгдсэн зүйлс. Тэгвэл өвөө бүр бид нар их засаг хуулиа мэдгүй гэж хэлэхгүй байна шүү дээ. Та нар бүгд мэднэ. Ямар лай. тэрийг эзэн гэж тодорхой тэмдэглэмээр байгаа байхгүй юу? Аль нэг өдөр. Тэгэхээр их засаг хууль чи хизээ зааж их Монгол улс байгуулагдсан. Тэр үеэс нь л тооцчихгүй юу? Монгол улс яг хэдэн сарын Хэдэн сарын эдний өдөр гэдэг нь бас тодорхой биш, зүгээр он нь тодорхой. нөгөө их Монгол улс байгуулсны хэдэн жилийн өгээ дандаа наадмын үеэр тэгж даалцдаг. Тэгвэл тэр үеэр л хийчихгүй юу? Ер нь монголчууд баяр наадам найрыг ер нь намрын налгар цагт хийдэг шүү дээ. Хавар хийн гэж үү, өвөл хийн гэж үү? Та нар бод. Хахир хөөтөнд яаж чадах вүлээ? Тэр олон түмэн чинь даарж өрөөж чадах юм уу? Чадахгүй. Юу баярлах. Хэдэн мал нь наан цаана гэдэг бүүн асуудал байх. Хаврын нас өвс ногоо нургаагүй. Шимтгижэл муутай. Ийм байхад нэмж баяр хийж чадах уу? Тэгэхээр зун өнгөрөөд намрынхын налгар үед харин ёстой баярлж болохоор. Тэгэхээр дээр үед монголчууд 2 удаа жилд 2 удаа баяр тэмдэглэдэг байсан гэсэн үг. Гол нь баяр гэдэг зүйлийг яг юу гэдэг вэ гэдэг өнцгөөс л ойлгоно.
идэж явахыг хэлээд байна уу? Эсвэл сананд дурсаж эсвэл биширч хөтж үү? Гэтэл одоо бол ер нь баяр гэж бүгд ууж байгаа харагдана. Баяр гэдэл идэж ууж Зодол. идэж ууж за нэмээд юу байдгийг гайхуулах баярхах ч юм уу. Улаач маань зарим өрсөйг бол гайхна. Нэг тодорхой хэмжээний хэд хэдэн баяр байд юм бай тийм үү? Шинэ жил, цагаан сар ч юм уу. За тэгээд ингээ хүүхдийн нэтрийг баярч гэдэг юм уу. Тэгээд улаач үгүй энэ одоо нэг их баяр гэдэг нэрээр ингээл гой сайхан хоолунд нэг арайчгүй юм хийдэг юм биш үү? Тэгээд тэрийг эдэж дуусгана. Тэгээд босод үед нь яадгийн тэгээд баярлахгүй энгийн хоолоо иддэг болж байна гэж. Одоо нөгөө цагаар нэг цаддаг цагаан сараар яадаг ч гэлээ. Чи өстө өсвөлөө үний үгүй шүү. Баяр гэдэг чинь өсвөл чи өдөр болгоч баяр хийж бол. Тиймээс улаач баяр гэдэг зүйлд ач холбогдол өгдөг байх юм шүү дээ. Энэ бид нарийнж нэг одоо юу гэмэрэнтэй нэг тийм борог хоолод байдаг да. Тэрийг идэж байгаа л гэд баяр болгоод их гоё хоолунд хийдэг юм хайшаа. Өвөө бүр амар олон найзтай хүмүүс ингээд дайс хийдэл төрсөн өдөр найзын тэр найзын төс өдөр гэж яваад. Жилжингээ баяр. Тэгэл гонсож амар. Баяр болон хайрлан гэдэг чинь тэгэл бэлэх хөрөнгө шаарддаг зүйл шүү дээ. Зүгээр гал нэгнийд нь очиод байдаг юм биш. Тэгээд өвөө та нарыг баян байна гэдэг юм. Сархад гэдэг чинь ямар голоор урсаж байгаа биш. Тэрийг авахын тулд чи яах вэ? Зоос юм төлнө. Бид зүгээр ламруу цотхаагүй шүү дээ. Эсвэл ил байдаг ч зүйл биш. Тэгэхээр баян байна. Үрж ядсан их хөрөнгөтэй хүмүүс байл гэж харна. Нөгөө дээр үед монголчууд ер нь бусад улсуудтай харьцуулахад төрсөн өдөртөө нэг ач холбогдол өгдөггүй. Ер нь 100 жилийн өмнө л гэхэд хэдэн настайгаа мэдэхгүй хүмүүс амар олон. За яг тэр бол та нарын хөөх төөх бичиг соёлыг ингээд харийнхан удирдаад устгаснаас үүдэлтэй. Хүн ард нь бичиг соёл эрдэм суралцаагүй. Сургууль юм гэдэгт хангагдаагүй. Тарчиг хэцүү үе байсан юм. Тэрнээс хүн бүрэл мэдж байх ёстой зүйл шүү дээ. Бичиг номынхын тэмдэглэл гэх мэт зүйл байвал. Тэгэхээр тэгтэл нь их даралж байсан байна гэж ойлгоо. Тийм дарлалаас гарахын тулд өвөө хэр их хүчин чармайлт гаргасан бэ? Ер нь их олон хүн толгоогоо золиослсон доо. Ард иргэд гэдэг чинь ер нь гидс цадгалан сэтгэл амар унтж амарч байвал тэр харийн дагуур болсон чамаагүй гэсэн бодолтой хүмүүс байдаг. Бийл болж ивэл болоо гэсэн зарчимтай. Ихэнх нь амиа бодсон. Ийм үед төр улсын барьж байгаа хар хүмүүс нь харин тууштай юу туушгүй юу гэдг нь шууд харагдана гэсэн үг. Сонголтын хэрэг. Гэхдээ олонх улс Монголоо гэж хойчиг харснууд нь нэг бол өөрийнхэндээ алуулсан, нэг бол харийнх нь хорлоод алчихсан. Тэр ард улс нь үндэ хамгаалаагүй л байхгүй юу? Хамгаалдаг байсан бол харийн дайсан ч битэж орж чадахгүй. Хорлож чадахгүй шүү дээ. Тиймээс эв нэг л гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг байх юм. Одоо та нарын зарим өрсөлдөөнүүд энэ игнээсээ татгалзаад чам тийм хөрөнгө зоосоо тийм мод хашиг ёо гэдэг. Тэгвэл хитэн зөвшөөрөх бол. Зөндөө олон зөвшөөрсөн. Тэгэхээр энэ зүйлийн үн цэнийг ойлгоогүй учраас л амиа бодоод байгаа. Үн цэнийг нь яаж ойлгох вэ? Тэр их хэцүү. Үн цэнийг ойлгох гэж өвгдөөцөө чинь хэдэн зуун жил дарлагдсан мөлий. Гэтэл та нар бас тэрийг ойлгохлоо эргэж ихтлээ хэдэн зуун жил дарлуулах хэрэгтэй болох. Гэхдээ баг та нараас юм үлдэхгүй байхаа. Тийм учраас тийм үн цэнийг ойлгох эсвэл тийм нэрвэлэг хүсэж чирэггүй. Монгол тусгай тогтнож явах үед яг цаг хугацааны эзгэн таарчсан яг үед нь ашиглаад тусгай тогтнсон харагдсан. Тэнд их нарийн юм болдго юм аа. Ер нь та нар их хийгийн тааруулж ажил тогтнож чадсан гэдгээ ер нь өөрсдөө судлаад үзвэл ойлгох чинь ямар далд зүйл болсон нэг ч мэдэхгүй шүү дээ. Моочгүй гүрэн дайдыг үүсгэж ертөнцийг залуурлаж явсан нэг улс уулчих заяатайгаа байлгүй дээ. Тийм үү? Тийм. За нөгөө Жижиг ай хаана. юм л бол нэг өгсөн юм араа шахах. Тэгвэл баяр гэдэг ер нь яах учиртай зориулттай байдаг. Өнгөрсөнд болсон зүйлийг хойж үрсэд сануулад тэгээд ийм сайн байгаараа альсгүй ийм ууж авахгүй шүү гэж анхааруулах өгч альсгүй сануулах үг сануулсан. Хэдэн зууны өмнөх түүхийг өдөртөл ойлгуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ баярч наригтай биш. Тусгай одоо энэ улс орны үндэсний хэмжээнд нийтээр дагаж мөрдөх түүхийн баяр юм.